Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ мегмар гарагийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмсгийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжилгуудаа хүрэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу. Дархуул аймгийн цагдаагийн газраас цахим залилантай холбоотойгоор дараах мэдээллийг өгч байна. За та бүгдээ амраг ирээ. Тэгэхээр Дархуул аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд гарч байгаа зарим тодорхой гэмтргүүдийг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс та бүгдд мэдээлэл өгье. За сүүлийн үед захим орчинд хаан банкны 35 жилийн ойн лого нэрийг хуурамчаар ашиглаж залилах гэмтргүүд бас нэлээдгүй бүртгэгдэж байна. За мөн иргэдийн өмчийн хулгай, тээврийн хэрэгслийн хулгаан гэмтргүүд бас нэлээдгүй гарч байна. За түрүүний та бүгдд сая мэдээснээр бол хаан банкны 35 жилийн ойтой холбоотой ер нь хаан банк гэлтгүү. За арилжааны банкуудын нэр логог хуурамчаар ашиглаж залилах гэмтргүүдээс нэлээдгүй бүртгэж байна. Яг яаж үйлдэгдээд байна гэхээр иргэд рүү за та 35 жилийн ойн азтан боллоо. За шагналаа аваараа эсвэл хүрд эргүүлэх боломжтой боллоо. Мөнгө хожлоо гэдэг ийм мэдээллүүдийг хуурамч мэдээллүүдийг их хэмжээгээр явуулж байна. Үүнийхээ дагуу иргэдээс линк явуулж за хувийн мэдээллийг авснаар за интернет банк руу давхар орж за тухайн иргэний дансанд байгаа мөнгө, хадгаламжинд байгаа мөнгө, за бусад зээлийн аппликейшнуудаас зээлийг гарган авч бусад руу шилжүүлж залилж байгаа ийм төрлийн гэмтрүүд бас нэлээдгүй бүртгэгдэж байна. За хулгайн гэмтрийн хувьд бол иргэдийн тээврийн хэрэгслийг ихэвчлэн эд ангиудыг хулгайлж байна. За тухайлбал дархан сумын 1-2 дугаар баг гэрэлтүүлэг багтай за мөн камергүй газруудад гэрийнхэн гадаа байршуулсан тээврийн хэрэгслүүдийн дугуйг авах за мөн гүүфрийг тайлж авах толийг нь авах гэх мэтлэнгийн эд ангиудын салгаж авч байгаа юм хулгайн гэмтргүүд бас нэлээдгүй байна. За мөн орон сууцнд иргэд маань орон сууцаа удаан хугацаагаар орхиж явж байгаагаас үүдэлтэйгээр за цонхоор нь нэвтрэх, хаалгаар нь нэвтрэх, за эд зүйл хулгайлах гэх мэтлэнгийн ийм хулгайлах гэмтргүүд маш их үйлдэгдэж байна. Хаан банкны залиланд хамгийн ихдээ хэдэн сая төгрөгийн хөрөгч байна. За өчигдрийн байдлаар гэхэд 27 сая төгрөг нэг иргэн данснасаа алдсан байх юм жишээний байна. Тэгэхээр зэрэг иргэд та бүгдээ тухайн энэ хаан банк болон бусад арилжааны банкуудын нэр логог ашигласан энэ мэдээлэл бол бүү цахимт бол хуурамчаа. Энэ мэдээлэлд бүү итгээ. За тэр залилагчаас явуулж байгаа линкүүд рүү бүү дарж ороо. Хувийн мэдээлэлээ бүү бусдад шилжүүлээрэй гэж хэлмээр байна. Дараагийн мэдээ. Татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан ирээдүйн татвар төлөгч 2026 шатрын тэмцээнийг зохион байгууллаа. Монголын татрын албанаас бол жил болгоомжлын явуулах татварлагчдын өдрүүд энэ хүрээнд ирээдүйн татварлагчдад зориулан шатрын тэмцээнийг зохион байгуулж байна. Дархуул аймгийн татрын газар, боловсролын газар, за сарын элит ХХ компани, Дархуул аймгийн шатрын холбоо нийлж ирээдүйн татварлагчдад зориулсан шатрын тэмцээн зохион байгуулж байна. Жил болгон энэ тэмцээн маань улам жил болгон явагдаж байна. Дээрээс нь их өргөн дэлгэр болж байна. Ер нь ирээдүйн татвар төлөгчдөд зориулсан сургалтуудыг маш их хийж байгаа. Сум дээр ангиуд нь жишээл насны ангиллаар ахлах, дунд гэсэн ангиллуудаар бол ирээдүйн татварлагч нараа олсон татврын суурийг нь төлөвшүүлэх ийм зохицуул татвар гэж юу юм бэ гэдэг улс орон нутгийн төсвийг яаж үргэлжлүүлэх юм бэ гэдгийг багш сурагчдаа бол хөргөж ажиллаж байна. Өргөмжлөл мөнгө шагнал байна. Өнөөдрийн тэмцээнд манай сайхан сургуулийн баг амжилттай оролцож тэргүүн барийг эзэллээ. Манай сайхан сургуулиас болохоор 3 дунд ангийн хүүхэд тэгээ 2 ахлах ангийн сурагч хамтдаа оролцоод тэгээд тэргүүн барийг эзэллээ. Нийт 7 өрөг тоглож 7 өргөөсөө 6 өргөнд хожиж тэгээд 1-р өрөг эзэллээ. Шатар тоглохоос тэгээд тоглолтондоо нэг орчих юм бол тэгээд амар гоё. Би 5 дугаар ширээнийхээ аварга болсон. Тэгээд 7 өргөөс 7 хожиж 5 дугаар ширээнийхээ аварга. Цаашдаа тэгээд улам их тэмцээнд өргөжөөд илүү их хүүхд оролцох байхаа гэж бодож байна. Дархуул аймгийн од сургуулийн шатрын баг тамирчтай байна. Тэгээд манайх ирээдүйн татвар төлөгчид шатрын тэмцээнд амжилттай оролцоод 2 дугаар байр эзэлсэн байгаа. Манай тэмцээн болохоор 7 өрөг тоглосон. Тэгээд 7 тоглолтоос 6 хожлохноор тэмцээд тэгээд коэффициент тоолоо тэгээд манайх 2 төрсөн. Ирээдүйн татвар төлөгч тэмцээнд багаар амжилттай оролцоод өндөрлүүлсэндээ баяртай байна. Тэгээд дараа жилүүдийнх нь энэ тэмцээнд нь оролцох сургуулиудын тоо улам нэмэгдээд хүүхдүүдийн тоо ч гэсэн нэмэгдээд илүү өргөн дэлгэр болох хаа.
Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодож 2 автомашин мөргөж хохирол учруулсан осол гарлаа. Мөн Дархуул аймагт ухаалаг камерын систем ажиллаж, замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх болсон байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. За иргэд жолоос нарт бас замын цагдаагийн тасаа дараах сэрэмжлүүлэг үргэж байна. За согтуугаар тээврийг жолоодох тохиолдол маань ерөнхийдөө буурахгүй байна. За өнгөрсөн онтой харьцуулахад бол өссөн юм үзүүлэлт байна. За өнөөдрийн байдлаар л 26 он гарсаар л 750 орчим согтуугаар тээврээс жолоодсон зөрчлийг замын цагдаагийн тасгаас хяналт шалгалтаар илрүүлж болцсгүй осол хэрэгээс өрсөн сэргийлээ ажиллаж байна. Согтуугаар тээврээс жолоодоод зам тээврийн осол гаргаж байгаа бусдын төрөнгийг гэмтдээж бие махбодод ийм хохирол учруулж байгаа тохиолдол бол одоо буурахгүй энэ л бас өсөх хандлагатай байна. Өдөртлөө 1-2 ийм ослууд бол цагдаагийн байгууллага бүртгэж байна. За урд шөнийн хувьд л өөрийн 4 цагт л одоо 2 тээврийн хэрэгслийг мөргөөд ингээд согтуугарын зэргийн шалгахад бол нэг бүхэл гарантай ингээд согтуугаар тээврээс жолоодож явсан тохиолдол зам дээр осол хэрэглэл өнөөдрийн байдлаар ингээд дуудлага мэдээлэл орж. Тэгэхээр эргэж жолооснорт бол анхааруулахад бол та бүгд согтуугаар битгий тээврээс жолоодооч. Энэ маань л одоо их эрсдлийг л бий болгож байна. Хоёрдугаарт л одоо та хуулийн хариуцлага л нэлээд чангасан. Дархуул аймагт л одоо ухаалаг камерын системүүд л нэвтрээд эхэлсэн байгаа. Одоо заавал цагдаа зогсож харснаар л зөрчил илрүүлэх биш. Бид нар л камераар л хянаад одоо хараад зөрчлийг илрүүлээд ингээд захимаар торгуулын арга хэмжээ аваад ингээд юм л камерын дэд төв дээр л бүрдээд ингээд явж байгаа. Тэгэхээр эргэж жолоосноор л дөрмээрээ замын хөдөлгөөнд соёлтой оролцох та бүгдээ уриалж байна. Согтуугаар тээврээс жолоодохгүй байхыг л зөвлөж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо, Цэнгээд бүжгийн багш нарын холбоо хамтран нийтийн цэнгээд бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоо, Цэнгээд бүжгийн багш нарын холбоо хамтран нийтийн цэнгээд бүжгийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Дархан хотод болж нийт 15 аймаг 9 дүүргээс 1000 орчим тамирчин авьяас чадвараас хорин өрсөлдлөө. За энэ жилийн хувьд бол маш өргөн үрээтэй одоо зохион байгуулагдаж байна. За өнгөрсөн жилийн хувьд бол 600 гаруй тамирчин оролцож байсан. За энэ жилийн хувьд бол одоо 1000 орчим тамирчид бас оролцож байна. За тэгээд мэдээж бүжигчдийн маань ур чадвар бас маш сайн одоо болсон байна. Өнгөрсөн жилийг бодвол үнэхээр одоо чадрын хувьд бол нэлээд дээшилсэн. Багш нар маань бас илүү одоо тамирчдтайгаа илүү сайн ажилласан харагдаж байна. Тэгээд одоо өчигдөр буюу 5 сарын 2-ны өдөр бол шугам бүжгийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг бас энэхүү зааланд бас бид нар зохион байгуулсан. За тэгээд шугам бүжгийн одоо тэмцээнд маань бас 600 гаруй одоо бүжигчид оролцлоо. За ерөнхийдөө бүжгийн спортоор хичээлснээр одоо тамирчид маань нэгдүгээрт одоо хамгийн хүнд хэрэгтэй зүйл нь бол эрүүл мэндтэй. Эрүүл мэндтэй илүү сайн анхаарч за тэгээд одоо цаашлаад хамт олонтой болох за бүжгээр дамжуулж бас гоо зүү те гоё сайхан одоо даашинс палаж гоё сайхан одоо смок одоо жилетик өмсөх за тэгээд цаашлаад одоо бүжгээр дамжуулаад их олон одоо бас найз нөхөдтэй болох стрессээ тайлах гэх мэтчлэн одоо дурдаад байвал эерэг зүйл нь бол бүжгээр хийсээр маш олон байдаг. Энэ жилээс залуучуудын насны ангилалд 16-аас 21 насны ангиллыг оруулж ирж нийтдээ 36 төрлөөр тэмцээнийг зохион байгуулж шилдэгүүдэд тодрууллаа. За Улаанбаатар хотоос танго хэмнэлт холбооны танго клубын бүжигчтэй байгаа. Тэгээд эдэр мастрын төрөлд ороод бид хоёр алтан медаль цом хүргэлөө. Улсын аваргын тэмцээн маань маш өргөн сайхан болж байна. Тэгээд танго клубын маань тамирчид оролцсон төрөл болгондоо байр шагналт медаль авч байгаад би багш тасгалж өгчийн хувьд баяртай байна. Би танго клубын бүжигч. Миний гэр бүлийнхээ хамт бүжгийн спортоор хичээлээд одоо 3 дахь жилдээ орж байна. Тэгээд Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль орчин цагийн нийтийн цэнгээд бүжгээр 40-оос 55 наснд алтан медаль авсандаа баяртай байна. Тэгээд багштай болон дасгалж өгсөн хүмүүстээ баяртай гэдэг илэрхийлье. Хүн хандаа баярлаа. Миний бортой. Хөрөнгө аймгийн 12 сар бас. Хамгийн гоё нь гэвэл одоо ингээд бүжиг гэдэг чи өөрөө ингээд цаанаас гоё штэ ингээд донтолдог тий хөгжилтэй гоё.
амар минь багшийн бүжгийн сургалтанд хамт болсондоо баяртай байна. Хос ертөнц клубын тамирчин Бадмаргч гэдэг хүн байна. Улаанбаатар хотоос ирсэн. Нийтийн цэнгийн дүжгээр мөнгө медаль авлаа. Би ер нь энэ бүжгийн сургалтад 59 настайдаа нийтийн цэнгэдэд орсон. Өнөөдрийн тэмцээнд хос ертөнц клубод төлөөлж орж 65-аас дээш насны 2 мөнгөн медаль, 1 алтан медаль маш их баярлж байна. Хамт олонноо багш нартай баярлалаа. Бүх сайхан хүмүүстэй эрүүл их хүсье. Урд удаа наслахыг ерөөе. Дархан хотод зохион байгуулагдсан нийтийн цэнгэд бүжиг, шугамн бүжгийн улсын аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж амжилт хүсье. Дараагийн мэдээ, Дархан хотын ногоон байгууламжийг стандартад нийцүүлэн хөгжүүлэх, арчилгаа хамгаалтыг сайжруулах зорилготой чадваржуулах сургалт боллоо. 25 хэмээс бага үе. Дархан хотын ногоон байгууламжийг стандартад нийцүүлэн хөгжүүлэх, арчилгаа хамгаалтыг сайжруулах зорилготой чадваржуулах сургалт боллоо. Төв сургалтад төр хувийн хөгжлийн байгууллагын холбогдох албан хаагчид болон иргэдийн төлөөлөл нийт 200 орчим хүн хамрагдлаа. Манай улсын хэмжээнд хотын ногоон байгууламжийн нэгдсэн стандарт тутмаг байдгаас үүдэн мод бут цөөгийг буруу тайрах, хэлбэржүүлэх, арчлахгүй орхих зэрэг зөрчил нийтлэг гардаг. Энэ ногоон байгууламжийн ургалт насжилт хотын өнгө үзэмж цөргөөр нөлөөлж байгааг мэрэгжилтнүүд онцолж байна. Ерөнхийдөө манай ногоон байгууламжинд байгаа энэ мод, ургамал, боцоог маань ингээд өвддөг, мөн хортон шавьдад нэрвддэг. Тэгээд эндээсээ хэрхэн хамгаалах талаар сүүлийн үед илэрч байгаа тэр түгээмэл ирж байгаа өвчин, хортон шавьжийн талаар мэдээлэл өглөө. Тэгээд мөн одоо тэр өвчин болон энэ эдгээр одоо хөнөөлж шавьжийг устгах ямар одоо арга хэмжээ авч хэрэгжүүлдэг вэ шаардлагатай байгаа талаараас хүмүүстээ бас мэдээлэл өглөө. Мод маань ингээ хатчихсан байж байгаа тий. За энэ хатж байгаа шалтгаан нь одоо ямар шалтгаантай учиртай байна гэдгээс нь бас хамаарч болно. Бас халдвартай өвчин байдаг. Халдвартай өвчин болохоор мөөгөнцөр бактериар ч юм уу тий вирусээр үүсгэгддэг. Тэгээд халдвартай өвчнөөрөө үүсгэгдэж гэнэ үү, халдваргүйгээр байна уу гэдгийг нь одоо учир шалтгааныг яаж таних уу, хараад яаж ялах вэ тий. Тэгээд хэрийгээ яаж онцлох тал дээр нь бас ингээ ярилцлаа. Манай бас ургамал хамгааллын газарт хандаад холбогдох зөвлөгөө тэрийг л авч болно. Манай ургамал хамгааллын газар маань бас өөр ингэсэн пэйж хуудастай байгаа. Ургамал хамгааллын газар гээд ороод та бүхэн тэр зураг мэдээлэл ингээд бас ийм байна гэд ингээд өгөх юм бол бид нар бас хариулах юм боломжууд бүрдэж байгаа. Одоо ингээл 5 сар гараад ирэхэд бүс маань их жижиг байгаа нистгүй гэж хэлбэртэй байдаг. Хэлж бол түгээмэл илэрдэг нь болохоор та бүхэн ингээд шарх байс гэдэг тий. Шарх байс маань бас ингээд нэг навчин дээр ингээд цагаан өнгөрөө тогтцсон байдаг. Энэ бол одоо шархасны гуайлах гэдэг өвчин байх жишээтэй. Тэгэхээр ерөнхийдөө ургамал болохоор ер нь бас л нөгөө амьд ориг нийцэн учраас өвддөг ямар нэгэн одоо хортон шавьжид нэрвэгддэг юм л байгаа. Тэгэхээр энийг бас бид нэрс нэг анхаарч арчлагтаа бас энэ задаал анхаарал хандуулж тэмцэх арга хэмжээг нь хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Сургалт хэлэлцүүлэгт оролцогчдын төлөөлөл Дархан хотын соёл амралтын хүрээлэн орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйл яврын газрын ургамалчин услаачин Төмөр тогоо өөрийн санал хүсэлтийг илэрхийллээ. Нийтлэл төлөвлөлтийг сонслоо. Бас өөрөө паркын ногоон байгууламж дээр ажилтгийн хувьд бас өөрөө хэн ашаа хороонд ганц нэг мод боцоо тарьдгийн хувьд бас хэлмээр ганц хоёр санал бодогч байна. Юуны түрүүнд одоо өнөөдөр энэ сургалтаар бол ногоон байгууламжийн арчилгаа үйлчилгээний талаар стандарт их ярьлаа. Энтэй холбогдуулаад юу гэж хэлмээр байна вэ гэхээр энэ хот хариуцна гэдэг, орчин хариуцна гэдэг бол бас ногоон байгууламжийн давхар хариуцах одоо эрүүл мэнд, гоо зүй, тогтцолт аль талаар нь одоо их чухал ач холбогдолтой гэж ойлгож байна л да. Тийм учраас энэ стандартыг мэддэг байж удирдах хэрэгтэй юм байна. Стандарт мэдэхгүйгээр бол удирдах харахгүй юм байна гэдгийг бол одоо нийт энд оролцогчдын хүрээг өргөдөх, удирдах ажилтнуудыг оролцуулах, баг сум хорооны одоо удирдах ажилтнуудыг оролцуулах. Тэр тусмаа одоо бас ард иргэд гэсэн өөрснөө бас энэ стандартыг бодож яах нь бол одоо хотын эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудалтай их чухал болжээ гэж ингэж бодож байна. Нэгдүгээр санал. Хоёрдугаарт бол одоо ногоон байгууламжийн асуудлыг бол одоо хог агарын бохирдол, тоосчлт, цэвэрлэгээтэй одоо ашгүй холбоотой
одоо ойлгож үзэх хэрэгтэй. Ер нь би нэг удаадараа санал тавьж байсан. Энэ хогноос салах тухай асуудал бол хотын амин сүнсийн асуудал. Энэ хогны тухай асуудлыг бол дандаа газар зохион байгуулалттай холбож одоо хэрэгжүүлэхгүй болохгүй гэж. Тэгээ ямар нэгэн өнцөг болон тохой, ямар нэгэн одоо газрын байршил бол одоо газар зохион байгуулалт дээр нарийн одоо туссан байх. Тийм учраас тэнд хүний нүднээс алс орчин, эзэнгүй орчин энэ бол их чухал да. Одоо манай Дархан хотын хэмжээнд бол одоо дандаа тийм одоо эзэнгүй хашаа эзэмшилдэн аваад хашаад орхицсон дутуу барьж жоод орхисон барилгатай ийм хашаанууд их байна. Тэнд бол одоо хогийн цэг болж байна. Ийм шит. Энийг одоо зөвлөмөр байна. Тэгээ энийг бол одоо салангад одоо хогны асуудлыг тусдаа, ногоон байгууламжийн асуудлыг тусдаа, удирдлага зохион байгуулалтын асуудлыг тусдаа, ахуй үйлчилгээний асуудлыг тусдаа гэж салангад авч үзэх мэрэгжлийн мангуурлалд одоо хэт автах асуудал бол одоо их буруу юм аа. Цогцод нь авч үзэх хэрэгтэй. Амин чухал асуудлыг бол амьдрал дээр цогц байдлаар авч одоо энэ талаар одоо ажилласан ажил үйлчлэгээ бол үр дүнтэй болно гэж Ахмад хүний хувьд хэлмээр байна. Сургалтын хүрээнд зам дагуух ногоон зурагчийн төлөвлөлт, модыг зөв тарих технологи, шарх эдгэх арга, хортон шавжаас хамгаалах зэрэг практик мэдлэгүүдийг салбартаар туршлагатай доктор, дэд профессор, архитектор, мэрэгсэн мэргэжилтнүүд оролцогчдод олголоо. Хөлбөр үргэлжилж байна. Монгол эрх хүнд зорилттой төслийн хүрээнд Дархан аймгийн ерөнхий боловсролын сургууль коллежийн 17 насны 1238 эрэгтэй суралцагчийг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг онцлогоонд хамруулж байна. Монгол эрх хүнд зорилттой төслийн хүрээнд Дархан аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар эрүүл мэндийн газар, боловсролын газар, нэгдсэн эмнэлэг, Good Neighbors олон улсын төрийн бас байгууллага хамтран Дархан аймгийн ерөнхий боловсролын сургууль коллежийн 17 насны 1238 эрэгтэй суралцагчийг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг онцлогоонд хамруулж байна. Үзлэг онцлогоонд хамрагдсанаар ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад эрүүлжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдүүлэх юм. Цэргийн яг насны өмнөх наснд нь буюу 17 наснд нь одоо ингээ хүүхдүүдийг 11 төрлийн үзлэг онцлогоонд хамруулад шаардлагатай тохиолдлуудаа эрт оншилж яг нөгөө цэргийн насн дээр эрэхтэн эрүүл чирэг одоо эр хүн бэлтгэх ийм зорилготой энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа үзлэг байгаа юм аа. Тэгээ одоогийн байдлаар бол ихэнх хүүхдүүдийн дунд маань арьс харшлын өвчин, ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүдийн батгашилт нэлээд амгаа байна. За тэгээ яг нөгөө нарийн мэргэжлийн мэс заслын одоо эмчилгээ шаардлагатай тохиолдлуудаас эрэхтэй хүүхдүүдийн маань дунд бол нэлээдгүй бүртгэгдэж байгаа. 5 хүүхэд дутмын 4-т нь бол амны өндийн өвчлөл, шүдний цааврал бол маш өндөр бүртгэгдэж байна. Хэвэл өнгөрсөн жил бол би 900 гаруй хүүхдээр үзсэн. За тэгэхэд бол яг манай Дархан аймгийн өсвөр насныхан дунд бол сэтгэц зан төрхийн шалтгаанд эмгэг бол нэлээд амгаа байсан. Одоо хорт зуршилт өртөмтгий эсвэл нойргууд их эмгэг ч юм уу нэлээх байсан. За дараа нь бол нөгөө биеийн жингийн энт гэсэн одоо асуудалтай буюу хит тархалттай хүүхдүүд нэлээх байсан. Тэгээ бид нар яг энэ хүүхдүүдээ нэгдсэн эмнэлэгтэйгээ хамтраад эрүүлжүүлээд за мөн яг нийгмийн эрүүл мэндийн боловсрол болгох сургалт ажилласан байгаа. Тэгэхээр бол яг нодон жилийн 900 гаруй хүүхдүүдээс бол 350 орчим нь бол зайлшгүй нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй эрт авах тийм хүүхдүүдээс. Тэгэхээр энэ хүүхдүүдээс эрт илрүүлж оншилсан нь бол даваа талтай. Нийтдээ 11 төрлийн үзлэг онцлогоо хийж байгаа бөгөөд хэвлийн хит тавиа оншилгоо, зүрхний цахилгаан бичлэг, нүдний үзлэг, мэс засал, арьс харшлын үзлэг, ерөнхий эмчийн үзлэг, сэтгцэн эмчийн зөвлөгөө, биеийн жингийн индекс тодорхойлох, бэлгийн замын халдвар төвчний төрөвчсөн шинжилгээ зэрэг багтаж байна. Одоо та бүх үргэлжлүүлэн цаг агарын мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?
Төвийн өмсөлийн мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.